Бүгдэнд нь энэхүү бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Дараагийн дугаартаа тавтаа морил. Өнгөрсөн 7 өдрийн хувьд чартанд одоо чухал хэмжээний мэдээллүүд байхгүй. За тийм ихэд долларын индекс болон бусад бүтээгдэхүүнүүд маань хөдөлгөөнд түнчлэн нөлөөлөөгүй учраас шууд энэ 7 оныхоо шинжилгээнд орцгоё. За долларын индексийн хувьд өнгөрсөн 7 хоногт маань 7 оныхон лаг харах юм бол ерөнхийдөө дөвжи маягийн. За тэгтээ жижигхэн ногоон биетэй. За тийм ерөнхийдөө шийдвэр хяндлах гарлаа тий. За чи өнгөрсөн 7 хоногт яг шийдвэр байна гэж би бол харж байна л да. Чи энэ 7 хоногт ер нь ямар хөдөлгөөн байх боломжтой байна гэж харж байна да. За энэ 7 оны үед болохоор доороос импульсив хөдөлгөөн гараад явцсан. За тэгээд илүү докторчгоо сайдын хөдөлгөөн явуулсад 4 цаг шаардлагаар л харагдаж байна гэж би бол хэлэхээр байна. За энийг илүү дунд цагийн буюу 15 минут 30 минутын жижиг шаард руу ороод харахаар ерөөхдөө илүүтэй нэлээд нарийн харагдан бүснэ. Тэр энэ хоёрын хооронд нэлээд сайн бүс үүсэт явж байгаа болов уу гэж бол харж байна. Гэхдээ энэ маань одоогийн байдлаар миний хувьд бүтцийн үед нэг дахиад нэг доошоо хөдөлгөөн байх болов гэдэг хүлээлт бол байна. За энэ юу гэсэн үг тэр яг батарейны хөдөлгөөнд орчлуулад үзэхэд болохоор магадгүй доороос явж байгаа импульсив хөдөлгөөний нэг дунд цагийн коррекшн хөдөлгөөн болоо буцаж орж ирээд хөдөлгөөнүүд үүсэж явах болов гэсэн бол зураглалууд бол иймэрхүү предикшнод байна. Гэхдээ яг энэ одоогийн байдлаар зургийг хараад байхад ерөөхдөө илүү дээшээ явж байгаа хөдөлгөөн бол харагдаад байгаа. Тэгэхээр жижиг цагийн давуудаас баталгаа авч байгаа дайрчин дээр бол харилцаа шийдвэр гаргахад илүү төхөн байх болов гэж хүлээж авч байна да. Тэгэхээр одоогийн өнгөрсөн 7 оны хөдөлгөөнийг бол ерөнхийдөө коррекшны бүтцтэй явж иж. Тэгээ өнгөрсөн 7 оногоос одоо үүсэж байгаа бүтц нь илүү амарч байгаа хөдөлгөөн засварын хөдөлгөөн байх боломжтой хараад байна. Тэгэхээр энэ 7 оны бүтц бол хавьсаа харин ямарч байсан шийдвэр гаргахад нэлээд тохиромжтой. За баталгаа авахд нэлээд гоё бүсүүд харагдаад байгаа учраас долларын индекс дээр бол илүү дээшээ хөдөлгөөн бол сонирхож байна. Гэхдээ жижиг цагийн хөдөлгөөнөр бол нэг доошоо орж ирээд буцаж нөгөө дээшээ хөдөлгөөн бол гарах болов гэсэн хүлээлт бол байна гэсэн. За би болохоор долларын индекс дээр за яг тийм хүчтэй support resistance буюу ингээд өнгөрсөн 7 оны хөдөлгөөн, энэ 7 оны хөдөлгөөнийг ингээд зогсоох гэдэг ч юм уу тийм одоо бүтэц харагдах байгаа учраас ерөнхийдөө өмнөх impulse copy-до тавьд арах юм бол одоо ерөнхийдөө хандсан маягийн. За тийм яг ерөнхийдөө чиглэлээ бол дэшээ гэж харж байгаа. Угаасаа дунд цагийн хандаа видеошны дэд явж байгаа учраас энэ өмнөхийн импульс нийшээ давтаад харах юм бол ерөнхийдөө яваа дууссан маяг харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр бас эндээсээ дэшээ нэг довоо энэ 7 хоногт эвдээд за тийм ерөнхийдөө бас нэг ахаад коррекшн ороод ирэх цаг нь болчихоо да. За тэр нэгээ дараагийн 7 хоногт явчих юм бол ерөнхийдөө нонфарын өмнөх рейнж бараг тэгээд ороод ирчих болов уу. Энэ 7 хоногт бол нэг дэшээ гараад ирэх болов гэсэн таамагтай байна да долларын индекс дээр. Яг жоох уртаараа бол коррекшн нь орчих байхаа. За Nasdaq дээр өнгөрсөн 7 хоногт миний хувьд бол жоохон рейнж явах болоо. За ерөнхийдөө сонгуул хүртэл бол рейнж явах болоо гэж ярьжсэн чи яг дугаар битсэн оройноос хойш ерөнхийдөө онцлог маягт ороод ирлээ. За тэгвэл бас Nasdaq дээр харангуут он гарснаас хойш хамгийн том уналт нь явж байгаа юм байна. За энэтэй яг адилхан өмнөх уналт нь бол мэдээч энд 23 оны 700 одоо 100-ны том одоо коррекшн хөдөлгөөн байсан. За тэгээд тэрнээс хойш бол он гарсан хөдөлгөөнөөс хойш бол хамгийн ихтэй ерөнхийдөө бол за нэг 5% л унжсэн байгаа байхгүй коррекшн хөдөлгөөн. Одоо гэтэл бол яг өнөөдрийн байдлаар бол ингээд оройгоосоо 7% унцсан. За тэгэнгუთ ерөнхийдөө нэг том коррекшн орж ирэх гээд байна уу гэж ерөнхийдөө анзаарч байна. За тэгээд Nasdaq дээр яг нэг хөдөлгөөн нь юу гэхээр энэ өмнөх all time хаяа шалгаж явах буюу за одоо биднийхаар бол нэг шалтгаан солигдож явах байж магадгүй хөдөлгөөн харагдчихэж болно гэж ерөөд том цагаар нарлаа. Яг тэгэхээр одоо дунд цаг дээр ингээд унцсан учраас энэ хөдөлгөөнийг зогсоох гэдэг ч юм уу тийм бүсчлэл өөрөө ерөнхийдөө юу айлж чинь гэж харахаар яг чиглэл дэше бол явж байна. Тэгэнгუთ энэ маань өөрөө одоо жоохон унаад одоо доошоо явах юм бол энэ өмнөх all time хаяудын маань correction байгаад за тэгээд 182-т жоохон өсөх болов. Яг л нэг сонгуультай холбоотойгоор бодох юм бол нөх амар гэж хүмүүсийн нүдэнд гэдэг ч юм хүмүүст харагдахад бол тийж амар том мулти хөдөлгөөн бол орж ирэхгүй болов гэж таамаглаад байна. Тэгэхээр ерөнхийдөө одоо баг swing buy эзэлжээж болохоор гоё бүсчлэл дээр илүү ороод ирвүү да. Эндээс бол ихний хэлж харилж байгаа жоохон унагж байгаад шалгаад үзэхэд гимгүүл бүсчлэл рүү ороод ирвүүл гэж харлаа да. Жоохон унахад бол. За миний болохоор за өмнөх хэдүүлээ том дэйн чартыг харж үзвэл ерөөхдөө явжсэн бүсчлэл зургуудаас хараад бол миний хувьд илүү энэ ч нэг том цагийн доо болох одоо зурагтаар харагдаад байгаа хгүй миний хувьд болохоор тэгэхээр магадгүй энэ хөдөлгөөн дахиж нэг шинэ том цагийн доо үүсэх боломжтой эсэг үүсэж байгаа юм болов гэсэн бол хүлээлт бол байна. За гэхдээ энэ импульсив хөдөлгөөн өөрөө
дээрээс явж байгаа том цагийн хөдөлгөөн өөрөө дунд цагийнхаа даваа идэд яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань дахиад нэг кореши хөдөлгөөн орж ирээд магадгүй ирээдүйд дахиад нэг үргэлжлэх хөдөлгөөн үүсэхүүгүй дээр харах болов гэсэн мөр хүлээлт бол байна. Гэхдээ энэ өөрөө цаг хугацааны явцад харагдах учраас зүгээр бидний нөгөө хийсэрт хамгаалал магадлалын үед ярьж байгаа учраас энэ бол өөрөө нэг том цагийн кореши хөдөлгөөн үүсэх болов гэсэн хөл харж байна. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг илүү магадгүй энэ том цагийн кореши шиг адилхан энэ ч бас кореши хөдөлгөөн үүсгээ дахиад нэг юм ч юм ингээд нэг ингэж нэг давалгаа үүсэх болов гэсэн мөр хүлээлт бол байна. Тэгэхээр том цаг дээр бол ингэж харж байна. За энэ маань яг хөө чиний хэлсэнтэй адилхан шалтаа солиож байгаа хэсэг дээр бас ирээд пулбэк хийх боломжтой хөдөлгөөн байгаа. За яг хөө энийг илүү бүтцийн үед ярьж үзвэл нэг хэмрүү бүтц бол гарч ирж байна. За дунд цагийн бүтц дээр болохоор за хэдүүлээ 30 минут. За нэг цагийн чарт руу орж үзэхээр ер нь нэлээд том цагийн бүс өөрөө сэтгэгтэй дэжээс гараа авсан хөдөлгөөн бол харагдаад байгаа. Тэгэхээр энэ өөрөө жижиг цагууд дээр ч юм уу өөрөө трендийн дахиад нэг доош унах хөдөлгөөн бол байгаа болов гэсэн бол хүлээлт бол байна. Тэгэхээр одоогийн үед бол миний хувьд болохоор жижиг цагийн даваа эвдэгдээгүй байгаа учраас энийг хизээ гэдэг одоо нөгөө талын ярьж авах гэдэг нь гэхээр жижиг цагийн даваудаа эвдэлснийхаа дараа хөдөлгөөн бол дээшээ харах хөдөлгөөн бол байна. За тэрнээс өмнө болохоор илүү доош тренд, даун тренд бол үүсэж байгаа болох гэсэн хүлээлт бол байна гэсэн үг. Одоо харахад бол ерөнхийдөө жижиг цаг бөгөөд дунд цаг дээр бол даун тренд яваад тийм. Арай том цаг дээр буюу swing арилжаан дээр бол ап тренд яваад шүү дээ. Тэгэхээр цаг орондынхаа хамаарлаг бас нэлээд сон баталгаажуулж арилжаанд орохгүй л ерөнхийдөө бас тренд зөрөөд шүү дээ. Нөгөө бид нар чинь ингээд доо эргэлзээтэй болоод ирэнгөө цагаа томсгоол нөгөө амир энгийн буюу харгаад амархан цагаа харах гэдэг. Тэнгуут тэрэн дэше яваад байна тийм. Тэнгуут яг ойртуулаад өнөөдөр маргааш ч юм уу дараа 7 өдрийн чартыг харахад бол доош яваад байна тийм. Тэгэхээр аль цагийн трендэд авах уу гэдэг асуулт яг арилжаач юм болго өөрийнхөө аль цагийн трендэд авах уу тэр ерөөхдөө нэгсэндээ аль цагийн арилжаач юм гэдэг бас тийм харагддаг. Өөрөө ямар арилжаа гэдэг вэ гэдгээс л одоо нөгөө харахгүй бол яг цаг орондын амарлын хоорондоо зөрчилдөөд их юм эсрэг яваад байна тийм. Окей. За алтан дээр энэ өнгөрсөн 7 хоногт нэлээд 50 байж агаад ороод ирлээ те. Ингээд өнөөдөр бол нэлээд оноод ороод ирлээ. Чи өнөөдрийн нээлтийг хараад байхад алтан дээр ямар тамхтай. За алтны хөдөлгөөн өөрөө яг өнгөрсөн 7 хоногийн 5 дахаас хойш ерөөхдөө нэлээд тайвшраад дундалтын хөдөлгөөн ороод ирсэн шүү дээ. За нэгтгэд болохоор ерөөхдөө энэ хөдөлгөөн маань илүү дахиад дагаа орж байгаа болов гэсэн бол харагдаж байна те. Гэхдээ би энэ хөдөлгөөнийг шууд доошоо унах уу гэдэг дээр бол асуулт тэмдэгтэй байгаа те. За яг дунд жижиг цагийн нэг цагийн шаардсан дээр болохоор илүүтэй доороос нэг одоо энэ волюмын хувьд болохоор энэ доороос нэг бүс бол байгаа дээ. Тэгэхээр энэ доотлын бүсээс арилжааны цэг хөөгдөх болов гэсэн бол хүлээлт бол байна. За энэ маань яг магадгүй өөрөө нэг доошоо орж ирээд буцаж орж ирэх хөдөлгөөн бол байж болдог учраас энэ өөрөө явж байгаа доошоо орж ирчээд иймэрхүү хөдөлгөөн гаргаад явах бол үгүйсэх бол хараад байна л да. Тэгэхээр ямар ч энэ хэсгүүдээр бол арилжааны төлөвлөгөө зохиох механизм гарцсан бол тухтай бүсчлээ шүү дээ. Нэгдүгээрт ерөөхдөө энэ доотлын энэ хэсэг, дараагийн энэ хэсгүүдээр ерөөхдөө орж ирэх хөдөлгөөнүүдээр бол арилжааны төлөвлөгөө зохиогдож байна. Алтны хөдөлгөөнөр бол одоогоор шууд арилжаа хийгдэх төр бол миний хувьд асуудалтай. За энийг илүү томсын чат руу оруулаад харуул ерөөхдөө ингээд зургийг бол нэлээд жоохон question mark маяг тий. Шууд төлөвлөгөө хийгээд явхад бол одоо энэ бөмбөг бүтцүүдээ хараад ахвал илүү шинэ одоо нэг бүтцүүсгээ эхний хөдөлгөөнүүд байх боломжтой учраас эрсдэлтэй байгаа учраас жижиг цагийн өнөөдрийн DL чанарууд дээр арилжаа хийх боломжтой болгож бодол хараад байна. Тэгээд яг хуу сайн нэг цагийн чартанд болохоор илүүтэй нэг хоёр бус бол байна. Тэгээд энэ ч бас арилжаа төлөвлөлтөл харагдаад байна да миний хувьд. Тэгэхээр нэгдүгээрт энэ хэсгээс л за энэ ч price action-аас хамаарат энэ ч buy юм уу энэ ч buy юм очвоо юм хөдөлгөөнд бол харах сонирхол бол байна. За би болохоор алтан дээр өнгөрсөн 7 хоногийн лаг гарах юм бол за тэрний өмнөх 7 хоногийн шийдвэргүй лаг бодох юм бол нэлийн бай талдаа том ногоон өнгөтэй 7 агцсан. За өнөөдрийн нэгдгээр бол шууд ингээд доошоо өмнөх 7 хоногийн лаг эдсэн маяг улаан лаг гараад ирлээ л дээ. Тэнгууд энэ өмнөх 7 хоногийн лаг тэрний өмнөх 7 хоногийн лаг дээшээ живж чадаагүй доошоо живж чадаагүй болохоор одоо бүр яг энэ дээр бол эргэлзээтэй буюу sideways trend дотор л байна. За энэ 7 хоногийн лаг бас ер нь хаашаа тэрний чухал болов уу гэж хараад байна. За тэнгууд дунд цагийн чиглэлийн давааг харангуут. За хамгийн сүүлийн орой мэдээч бол өнгөрсөн 7 оны тэр одоо ингээд энд үссэн орой. За тэгээд тэрний өмнөх оройгийн гот энэ дээр байгаа учраас би хамгийн сүүлийн ёроолоо энэ дээр гэж баталгаажуулсан ёроолоо харж байна л да. Тэнгууд одоогийн уналтын хөдөлгөөн өөрөө яах вэ? Мэдээч day trade ч юм уу scalp дээр бол мэдээж даун тренд явж байна те. Гэхдээ яг
одоо аль ёроолыг эвдчихэж магадгүй жоох урт хугацааны тренд даун тренд үүсэх гэхээр энэ ёроолыг харж байгаа учраас одоо энэ чинь мэдээж энэ луга төхөөд байна гэдэг чинь би свинг ба энийг шалгаад үзэх хамгийн тухтай бүсчлэл гэсэн үг шүү дээ. Хэрвээ энийг эвдэхгүй дээшлж чадах юм бол би бүр энэ өмнөх оройгоо эвдэхэр хэмжээний одоо уртын арилжаа барих боломжтой учраас энд бол яг ингээ унж байгаа нь нэлээд хүчтэй орж ирж байна. Гэхдээ бас одоо баа ярилжааг шалгаад үзэхэд бол хамгийн гоё бүсчил рүүгээ төхөөл байна. Тэгээ энд бол мэдээж шууд ирэнгуут нь орохгүй те адилхаараа 15 минутынхаа одоо доовыг эвдүүлээ ч юм уу. За ядчил 5 минутын дээр доовоо эвдүүлээд арилжааны бүсчлэг бол одоо энэ дэрийг энэ 7 хоногт бол бай сонирхож байна. Яг мэдээж энэ дээр бол суур шинжилгээ талтай гэдэг ч юм уу. Ямар хүчин зүйлүүд том зүйл бол мэдэхгүй байна. Зүгээр яг техник шинжилгээний тал дээр бол 7 хоногтны гоё бай үзэхэд бол свинг явж магадгүй л гэж бодож байна да. Окей. За өнгөрсөн 7 хоногийн ойлын хөдөлгөөн нэлээд шийдэмгий. За мэдээж ганц хоёр мэдээний нөлөөнүүд ороод ирчихв да гэж ерөнхийдөө харж байна. За ялангуяа Канада доллартай холбоотой мэдээ бол ойл бас тодорхой хэмжээнд нөлөөлөх байх. CPI мэдээ орсон тийм Канадын CPI мэдээгаа. Тэнгууд яг бол би чинь ингээд доошоо сэтгүүлээд энэ гоё pullback-ийн паттерн гээд ингээд үлээж исэн чинь яг нөгөө юм паттерн хэлбэ юм биш. Хитрхи хурц хөдөлгөөн шууд доошоо сэтэлж унаад дээш нэг лагаар шалгаад буцаад явсан. Тэгэхээр энэ дээр бол арилжаанд орох ямар нэгэн бүтэц өгч би бол авч чадсангүй. За тэнгуут одоо болохоор яаж юм хэр яг алттай адилхан 2 цагийнхаа доовыг харахаар ингээ шинэ доов үүссэн. За тэнгуут өмнөх нөгөө high low гэж хэлж болохоор буюу за аптрендийн хувьд энийг л эвдэхгүйтэй гэдэг бүсчлүү ирж байгаа учраас би бас нэг бай ярилж үзье гэж бодож байна. Энэ бол гэхдээ зүгээр л чиглэлийнхаа дагуу одоо 2 цагийн чиглэлийн дагуу шалгаж байгаа ярилж байгаа байхгүй. Тэрнээс яг юм гоё одоо буцаад 15 минутын дээшээ мэш одоо эвдэгдээгүй. Эхний ээлжинд эндээс нэг risk entry үзээд за тэгээд хоёр дахь оройгоо эвдээд явах юм бол мэдээж дараагийн паттерн дээр нь баа ярилж байгаа хийх баг. Тэгэхээр одоо ойл дээр энэ 7 хоногт бас алттайгаа адилхан жоохон баа ярилжаа шалгаад үзэхэд ер нь шалгах ёстой ч гэж бодож байгаа зоон дээр л ирчлээ те. Миний хувьд бол чиптонтэй сэрэг бас арай өөр харагч байна те. Зураглалыг. Энэ минийх юу нь байгаа? Энэ ийм ялгаатай гэж болно шүү. Энэ regular энэ хоёрын жоохон өөр байгаа. Нөгөө цэгүүд нь зөв боловч энийг цогцохоор жоохон өөр зураглал арай л өөр гэсэн. Яг хөө миний би алтан дээр бүсийн яриачны зураглал хараад явжсэн чинь ерөөдөө бүтцэн өөрөө брейк хийгдээд нэг жоохон юу болоод эхэлсэн. Тэгэхээр би шууд энэ дээр ямар айлшин зураглал гаргасан байх шууд доороос 5 цагийн сэрээ зурагдаад эхэлсэн байхгүй. Тэгэхээр энэ зурган дээрээс яг арилжааны шийдвэр гаргах боломжтой гэдэг утгаас ийм зураглал гаргасан. Эхний ээлжинд болохоор энэ чээс нэг SP line маягийн дотортлын налгуурыг гаргаад ирсэн. Энэ дотортлын налгуурын дээр нэлээд контекст сайт байсан учраас зураглалын шотлоонотой авсан гэсэн үг. За тийм энэчээс ямар хөө шийдвэр байж болох боломжтой байсан юм гэхээр яг бүсийн яриачин одоо хослолол үзэгд болохоор энэ нэг нэлээд сайн бүс шалгаж үзээд энэчээс нэг арилжааны цэг байх боломжтой байл гэдэг өнцөг бас байх боломжтой байсан юм хараад байна. За тэгээд яг ойлон дээр би шууд ингээд нөгөө төлөвлөгөө зохиогоос илүүтэй яг л нөгөө ярддаг хэлэм ярих гал байна л да. Яг өмнөх энэ зурглууд шиг адилхан тайвширсан за нэг арилжааны шийдвэр гаргахад амар болсон тийм зураглал хүлээгээд байна. Тэгэхээр ойлон дээр одоогоор л шууд арилжаа төлөвлөх жоохон эрсдэлтэй. За цэрэний зураглал дээр бол саний хэлсэнчлэн иймэрхүү бүстэй ослоод арилжаахад бол нэг бүс байх боломжтой бүс бол байж. Энийг цаашлуулад арилжаанд шийдвэр гаргахад боломжтой үйл юу байдаг вэ гэхээр энэ доотлын бүсн дээрээс pullback за магадгүй буцаж орж ирэхээрээс нь лонгийн арилжааны төлөв рүү хийгдэх боломжтой юм бол зураглал үүсдэг. Тэгэхээр энэчээс нь шийдвэр гаргах боломжтой юм болов уу харж байна. Том зөвлөгөөн дээр дээд арилжаан дээр бол жоохон зураглалд бол хэцүү байгаа учраас бүтцэн үсэг байна тий. Дараа нь хэлж бодож байна. Окей, харин ойл хэтэрхэл жоохон огцон хөдөлгөөнтэй л байгаад байна л да. Өнгөрсөн 7 хоног өнөөдөр 2 бол за Euro USD. За чиний зураглал дээр. За би Euro USD дээр за ерөнхийдөө бол доовоор харсан болохоор ч магадгүй гэж жоох ерөнхийдөө чиглэл маань бол айгүй гоё зөв тодорхойлогдоод явчлаа. Ер нь бол одоо ингээд таамаа маань бүтэн явчлаа гэж харж байна л да. Даанч миний ингээд арилжаанд орё гэдэг байс одоо тухтай гэдэг байсан бүсчил дээр ирсэнгүү. За тэгээд тэрний дараагийн уналтууд гэсэн дандаа л ерөнхийдөө нэлээд хүчтэй том лаануудаар гараад ирсэн болохоор ингээд энэ арилжааг барьж авахд бол мангар хэцүү байлаа. За тэнгуут бол одоо бол яг sideways үүсчлээ. За тэгээ яг ямар нэгэн паттерн гэж харахаар аль нь ч гүцээгүй. Одоо тэгээд яг өөрийнхөө болгоод зургийг ивэл алигч бол алиг зурна. Гэхдээ ерөнхийдөө нэлээд ашиглахад хэцүү паттерн дотор орчлоо. Гэхдээ ерөнхийдөө бол чиглэлээрээ доошоо энэ 7 хоногт одоо долларын индексээс тодорхой хэмжээнд дээшээ хаяр гэж харж байгаа учраас Euro USD-гээ ч гэсэн доошоо төлөө өөр хийгээд ерөнхийдөө доошлчих байх. За тэгээд яг 15 минутын дээрээ тулгуурлаад арилжаанд орох тухтай бүсчлэл гэх юм бол
За одоо ингээ 15 минутын доовыг өнөөдөр эвдэж байгаа юм байна. Тэгэхээр ерөөхдөө за хамгийн найдвартай нь бол энийг эвдүүлээд нэг pull back-ын дээр орчвол нэлээд дажгүй байх бах. Тэгээд одоо яг бүтц маань хизээ үүсэх нь 3 дахь 4 дахь үүсчүүл оройтгол ах өнөө магааштай үүсчүүл олон нэлээд дажгүй болов уу гэж бодож байна да. За миний зураглалын хувьд болохоор бүсийн зураглал дээр за биелүүн доотлын энэ хэсгийг хараад байна. Нэлээд доош өсөг. За яагаад вэ гэхээр хэрэг нь волюмын цугларалтыг харж байвал энэ доор нэлээд сайн волюм байж болох шин шал үүсч болох бүс байгаа учраас энэ хөдөлгөөний би энэ өөрөө магадгүй яг чиний нөө батарейн илтгэжлэх 20 шүтлэн болоод ийшээ гарч тийм хөдөлгөөн бол байгаа болов уу бүднээс ярьж байгаа гэсэн. За энэ маань тэгээ цаашлаад ийшээ уналт үзүүлчээ буцаж орж ирэх бүр гоё. Чиний лонг хөдөлгөөн бол нэг swing байдалтай байхад боломжтой хөдөлгөөн болох гэсэн байна. За тэгээд энийг илүү том цэг хөдөлгөөн уналтаа гэж үзэж байгаа учраас би жижиг цэг хөдөлгөөн дээрээс зурглаж гарах гээд байна гэхээр за жижиг цэгийн бүс бол ингэж гарч чад байгаа. За энэ маань өөрөө илүүтэй дахиад нэг ийшээ хүрчээд энд хүрээж ч юм уу те ингээд доош явах хөдөлгөөн гарвал дааж орох тийм хөдөлгөөн бол дээрээс трендийн дагуу арилж явах боломжтой болов гэж хараад байна. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг гэсэн хүлээ. За бүтцийн хувьд бол дайжгүй. Би арилж явах боломжтой бүс бол үсээд аль тийм ингээд арилжаануудаа зэгээд өгөөд яваад байгаа учраас нэлээд сайн зураглал бүтц үүссэн байгаа учраас хичээс арилжаан шийдвэр гаргаад байж ерөөдөө хэлээ байна. Эсвэл дээрээс явж байгаа даун трендийн дагуу арилж орох учраас энэ хөдөлгөөн маань магадгүй дунд ингэж орж ирэх юм уу энэ чэнс унах хөдөлгөөн байдаг учраас ямар ч бүтцийн бол харъя. Прайс гэж наа гэсэн хүсэлт бол байна да. Ерөнхийдөө бас том зургаараа бол доошоо хүлээж л байгаа юм тий. Тэгээд баян зураглалын хувьд бол биткойн. За биткойн маань 7 хоногт хүмүүс юм одоо юу гэх. За одоо жишээл крипто мэдгүй битс хүлээж байгаа зүйл нь хаалбайг гэдэг зүйл болол үн хөдлөх юм болов гэдэг зүйл бол хүлээж ялаа. За тийм мэдгүй одоо яг нарийн учир нь хаана юу ахыг мэдгүй юм. Том хөдөлгөөн гэдэг ч юм уу хүчтэй хөдөлгөөнд доочих юм болов гэсэн чинь ерөөхдөө харьцангуй нэлээд 50 байна. Магадгүй цаг маганд болов гэж магадгүй л юуцсан энэ өмнөх 7 хоногийн маань арай гүцээгүй байсан таамаг бол гүцээд явчихлаа. За одоо энийг яг таамаг нь явц гэж устгах чи дөө. За тэнгууд одоо юу болж байна вэ гэд харангуут. За ерөнхийдөө ахаад нэг доошоо өстрөх магадлалтай байдаг патерны зураглал хийгээл яваалаа юм л да. Тэнгууд энэ маань өөрөө дахиад нэг юм паттерн маань өөрчлөгдөх гээд байна уу? За эсвэл энэ ингээл энийгээ сунжруулаад зураалаа гэж болно. За гэхдээ одоо энэ дээрээс бол нөгөө яг энэ импульс маань ингээд ийшээ яваад дууссан. Одоо хэрвээ энэ паттерн доошоо явж байгаа бол энэ ийшээ яваад дуусна гот нэг юм паттерны зураглал нь жаахан замбраагүй гарах гээд байна л да. Уул нь одоо бол нэг ийм цэвэрхэн дэшээ задрах магадaltaй паттерн яваад байна. За гэхдээ эн чинь бас заавал ингэж явах албагүй. Доошоо стэрчээд энд 3 дахь тоочоо хийчээд цэвэрхэн дэшээ явах боломжтой. Тэгэхээр ерөөхдөө одоо байгаа зураглалаа харах юм бол энэ 7 хоногт жоох унах боломжтой юм болов. За энэ 7 хоног ч юм уу дараагийн 7 хоногийн дугаар хүртэл жоох унах л таамаг л байна гэж хараад байна да. Нэлээд цэвэрхэн паттерн дотор яваад байна. Том орж тэр жижигэр ээж тэр. Паттерн. За би дээрчин дээр биткойн дээр жоохон эрсдэлтэй л байгаад учраас би биткойн дээр дээрж хийх бол нэг тэмийг бол алга. Зураглалууд гаргахаж байгаа хэцүү байгаа гэсэн. Яг л би яг оролтын үед бол энэ ч нэг байж болох хөдөлгөөнд бол байсан. Тэгээд энэ хоёр хөдөлгөөнүүд дээр арилж хийх боломжтой хөдөлгөөн бол бүс бол байсан. Гэхдээ одоогийн хөдөлгөөн дээр бол энэ ч дунцгийн арилжаануудаас ч төлөвлөлт хийхэд бол жоохон асуудалтай учраас илүү том цэгийн арилжаанууд бол харж байна. За тэгээд энэ хөдөлгөөнд манай өөрөө хэрвээ буцаагаад волюмын хөдөлгөөн дээр ороод ирэх юм бол энэ чээс прайс акшн харж байгаад арилж хийх тийм төлөвлөгөө бол байна. Хэрвээ энэ өөрөө ингэж яваад ирэх юм бол ерөөхдөө оролт бол хийгдэхгүй гэж ойлгож байна гэсэн. Дунцгийн арилжааны зураглал дээр энэ дээр болохоор биткойн өөрөө за яг одоо ингэж харуул доорос авч ирсэн импульс хөдөлгөөн ийшээ бүтц correction сайдын хөдөлгөөн энэ дахиад сайдын хөдөлгөөн энэ дахиад нэг жижиг цагийн ингээд жижигрээд яваад байгаа учраас энэ хөдөлгөөн нь өөрөө хана хөдөлгөөнөөр орох боломжтой болов гэсэн хүлээл бол байна. Гэхдээ биткойн гэдэг утгаараа энэ өөрөө шууд огцон хөдөлгөөн дэше харах боломжтой крипто төр. Тэгэхээр шууд дан ганц нэг хөдөлгөөн харахаас илүүтэй ингэж орж ирэн гэдэг хөдөлгөөн харахаас илүүтэй бас ингээд ийм хөдөлгөөн гараад явах боломжтой шүү гэдэг амц майндсет дээр бол оролцсон байгаа учраас энэ дээр шууд биткойн дээр зориулаад орохгүй гэдэг байр суурь байна да. Тэгэхээр биткойныг илүү миний хувьд бол дэше харж байгаа. Дэше харсаар л байгаа.
ямар ч энэ хөдөлгөөн бол ямар ч явсараа тийш үржих болов гэсэн бол хүлээлт бол байна. Тэгэхээр энэ хөдөлгөөн нь илүү цаашлаач гэсэн цаашаа томроод явах болоо ханшаа хэвдэд явах болоо гэсэн бол хүлээлт бол биткойн дээр стил байгаа. Тэгэхээр арилжаанууд бол биткойн дээр одоогийн үед бол хоцорсон. Тэгэл цаашаа харъя гэж бодож байна да. За би одоо биткойн дээр за хэрвээ яг миний зурсан дэшээ задрах магадлалтай биткойн стрейт явбал за одоо шууд энэ өнцгөөс өснө гэдээ харах юм бол хит хүрэх магадлалтай вэ гэж харж болох вэ гэхээр хэдий за 110 хүрч болох юм байна. За гэхдээ энэний өмнө бол нөгөө том өмнөх хоёр оройгоо холбогдсон нэг тренд лайн байгаа. Энэ маань 90 дээр байгаа. За тэгээд 90 дээр тогтохгүй бол юу ихний хэлжинд баримжаалдах нь өмнөх импульсээ гэж харахаар бол 106 7 хүртэл явж магадгүй юм байна да. Яг тэр энэ батарей нь өөрөө сэтэрч чадах юм бол нэлээд цэвэрхэн үсцэн батарей нь байгаа учраас юм хэд сэтрэх магадлал нь илүү өндөр л гэж хараад байна л да. Өмнөх коррекшнуд бол бас тиймж одоо энэ минь бол ингээд за яг ерөнхий харахад бол ойлгомжтой. Гэхдээ ашиглахад бол зурхад ч юм уу айл орой налентайгаа холбогдох айл яролнал яралтайгаа холбогдох гэхээр нэлээд юм зурхад жоохон таамаглахад хэцүү байсан. Одоогийн батарей нь бол яг л гоё. Орой бол орой ярол бол ярол гэж учраас биткойн стрэх юм бол нэлээд явах болов уу гэж бодоод. Ер нь бол гэхдээ айлч өнцөг биелэх боломжтой шүү дээ. Яг л бид хоёр шууд нөгөө ирээдүйг зүгэндэг учраас таамаглал ярьж байгаа гэдэг утгаараа за таамаглалаа мэдээж бид хоёр баталгаажуулах доо ч юм уу бусад хэрэгсэл ашиглаж байгаа учраас магадлал үед ярьж байгаа гэсэн. Тэгэхээр зарим хүмүүс ингэж авдаг юм шиг нөгөө 100% тэр аншин дээр очих хэрэгтэй. Эсвэл 100% ингэж биелэх хэрэгтэй гэж боддог юм шиг. Тэгэхээр тэр нь бол маш өрөөсөө ойлголт гэж би бол хөвдөө боддог. Яг тэр бид нар ирээдүйг харахгүй, ирээдүйг мэдрэхгүй ямар нэгэн байдлаар бид нар нөгөө ханш хөдлөж байгаа хүмүүс биш. Бид нар дагаж урсгалын дагуу арилжээ дагаж явж байгаа загас учраас тэгж бодож байна. Миний хувьд бол тэгэхээр тэрэн дээр бас жоох хүмүүс өрөөсөө ойлголттой байх юм болов гэдэг үгнээс бас ярьлаа. Биткойн гэдэг ерөөдөө. За яаж юм да? За ингээд энэ 7 хоногийн шинжилгээнүүд маань ингээд дуусч байна. За энэ 7 хоногт за мэдээнүүдийн хувьд за 2 дахь доллар дээр мэдээ байна. 3 дахь, 4 дахь, 5 дахь. За ер нь л өдөр болго 8:30-аас жижигэн савлгаатай л гэж ойлгож болох юм байна да. Тэгээ хэрвээ энэ мэдээнүүдийг орчуулад эсвэл яахгүй байх юм бол Swing Traders Discord-ийн trading floor ерөөдөө өрөөнд маань тайлбар байгаа шүү. Мэдээний тайлбарууд. Тэгэхээр хэрвээ мэдээний тайлбарыг сонирхож байх юм бол яг юу гэсэн утгатай мэдээвэ гэдгийг мэдхийг хүсэх юм явуулсан Swing Traders Discord дотор байгаа. За тэгээд энэс цаашлаад манай search шинжилгээнд дээр мэдээ бэлддэг хүмүүс маань ерөөдөө нэлээд гоё мэдээ бэлддэг. Хүмүүс маань ерөөдөө нэг мэдээ гарсан дараа яг иймэрхүү мэдээ ингэж нөлөөллөө, иймэрхүү таамагтай байсан гэхдээ ингэж шийдвэр гаргалаа гэдэг мэдээлэлүүд аягүй гоё тайлбарлаж гаргаж байна. Тэгэхээр тэр би мэдээ сонирхож байгаа юм бол тэнцээс бас савц уншиж болно шүү. Өөрчлөлт харамтлалаа хэмжиж болно тий. За юу ч гэсэн бараг л 2, 3, 4, 5 дахь бүгдэнд нь 8:30-аас бол доллар дээр тодорхой хэмжээний мэдээнүүдтэй юм байна. Тэгэхээр 8:30-аас буюу Нью-Йоркийн өмнө Нью-Йоркт давхцаж чинь гэсэн үг. Pre-market гэсэн. Pre-market давхцаж. 9:30-аас яг үндсэн маркет нэгдэн шүү. Тийм. Тэгэхээр нэлээд анзаарах хэрэгтэй л юм байна. Ягаад тэгэхээр маркетод нэгдэхийн өмнөх гэдэг утгаараа бас айгүй юу шүү дээ. Эхний цаг хөдөлгөхгүй байж байгаад ингээл тэр хавцаанаа байж байгаа гэнт мэдээ гарч ирж юм ингээд төв гэдэг гаптай ч юм нэгдэх боломжтой гэдэг. Тэгээд бас маркет нэгдэд өөрөө мэдээнийхээ эсрэгч аваа явчих боломжтой учраас мэдээг дагаж арилжаа хэцүү юугийн сүрч хийх бас нэлээд хэцүү. Тэгэхээр юу ч орой болгон өөрсдийнхээ арилжаан дээр нэлээд хянуур байх хэвээр 7 хоног байна шүү. Гэж хэлье да. За тэгээд дараагийн 7 хоног чинь баг шинэ сар л эхэлсэн шүү дээ. Сар баг л дахиад non farm мэдэн анханаас гараад эхэлж байна шүү дээ. Тийм гэсэн. Дахиад мэдээнийхээ шинэ тоонуудыг хүлээн. Тэгэхээр одоо энэ 7 хоногт баг л өдрө болгон мэдээтэй тэгээд дараа нь 7 хоногийн 5 non farm гэхээр chart ус мэдэн тодорхой хэмжээнд хөдөлгөөн импульсүүд нэг буурч байх. Ойлгохоор баг sideways байх боломжтой болов. Окей. За тэгээд өөрөөсийнхөө арилжаан дээр шийдвэрүүдээ маш боломжтой гаргацаарай гэж хэлье. За ингээд битэрийн ийцэн энэ 7 хоногийн тамаг ингээд дуусчихин. За чамд манай үзэгчдэд сонирхуулахаар сонин хачин юм юу байна да? За сонин хачин гэвэл за би хэд хэдэн юм харсан л да гэдэггүй уншсан л да гэх. За энэ дээрээс яг хөө хэд хэдэн мэдээлэлүүд бол байна. За хүмүүс сонирхолтой гэдэг утгаар нь ярил тээ. За нэгдүгürt яг хөө Tesla энэ өмнө битэрийг бэлж байгаа BYD дээр
ханшуудаа буулгаж байна гэж ярьжсэн бол Tesla бас дахиад ханшаа буулгахаар шийдвэр гаргасан байна талаас. За Tesla Model X, Y, S гэсэн 3 модельүүд дээрээ price cut буюу ерөөхдөө ханшаа бууруулж байгаа $2000 бууруулчихлаа юм байна л дээ ерөөхдөө ханшууд дээр тэгэхээр бууруулж байгаа тийм мэдээлэл бол байна. За энэ маань өөрөө ягаад иймэрхүү мэдээлэл ханшийн бууралтанд нөлөөлж байна гэхээр Tesla-гийн эхний явдлын тайлан дээр борлуулалтын нийлүүлэлтийн хүлээлт нь ерөөхдөө хүлээлтэнд хүрсэн шиг байгаагүй юм байна. Тэгэхээр Tesla-гийн зүгээс юм шийдвэр гаргаж байгаа. Борлуулалтаа илүү яах гэж уялдсан болох гэдэг юм тийм. За тэгээд үүнээс гадна за Японы төв банк шийдвэрүүд бас гаргасан байна. За энэ ч дурдвал ерөөхдөө хэрвээ инфляцийн одоо үр дүн өсвөл ерөөхдөө болон хүүг бол нэмнэ гэсэн шийдвэр гаргаж байгаа байна. Тийм их мэдээ гарсан юм байна. За тэгээд бас үүнээс гадна нөгөө томоохон бондууд ерөөхдөө худалдаа авалт басах гэсэн тиймхүү шуум бол гарсан байна. Том банк төв банкнаас. Тэгэхээр ерөөхдөө нэлээд олон газрууд гэх юм одоо улсууд гэх юм уу өмнө Солонгосод ахуулаад Middle East ч юм уу ингээд дэлхийд даяар ерөөхдөө нэг энэ инфляцийн түвшин дээр нэлээд зурлах шинж өнгө аястай байгаа болов гэдэг бол хүлээлт байна. Японоос өөрөө бодлогын хүүг өсгөн гэдэг таамаг гарч байгаа юм байна. За Америкийн нэгдсэн улс өөрсдөө яахыг за өмнө Солонгосын хувьд бол Middle East буюу яг нөгөө Middle East-ийн улсуудаас хамаарад бодлогын хүүгээ яахыг ихээ бас шийдэн гэсэн тиймэрхүү байр суурьтай байгаа. Тэгэхээр ер нь л нэг инфляцийн асуудлууд дээр нэлээд түнүүр тулж гинудаа л гэж хараад байна л да. Тэгэхээр бодлогын хүүнүүд маань өөрөө буцаж нэмэгдэх шинж аяс, өнгө аяс руу орж эхлэх гээд л байх шиг байна да ер нь. Тэгэхээр нэлээд энэ уналтууд ч юм уу магадгүй нэг талын уналтууд эхэлж байгаа шалтгаан маань гэсэн магадгүй нэг дохио байх боломжтой болов гэдэг бол хүлээлт бол байна. Тэгэхээр юусэн харъя те. Буцаа суур мэдэн тогтворчтой байсан чинь одоо буцаад жоохон юм яаж ч магадгүй. За нэг бол өсгөр нэг бол бууруулна ч юм уу та юм жоохон юм эргэлзээтэй маяг руу ороод эхэлж байгаа юм шүү дээ. Шинэ 7 өдрийн өнөөдрийн 7 даваа гар гэдэг утгаараа ч юм уу өнөөдөр ч гэсэн стокуудын зах зээл өөрөө уналттай л эхэллээ шүү дээ. Тэгэхээр энэ маань өөрөө бас нэг төрлийн дохио бас эдийн засгийн байдлаа өгөөд байгаа юм бол гэдэг бол шийдвэр бол байна. За тэгээд яг уу одоо болох ч 7 хоногудээс гэхэл одоо дараа 7 хоногийн болохоор ерөөхдөө нөгөө хятад улс ерөөхдөө нэгээс 1 болон 5 жилийн зээлийн үнцэн үн бол гарч эхэлнэ. За тэгээ Европын холбоо болохоор consumer confidence гарч эхэлнэ ч юм уу ингээ мэдэнүүд бол нэлээд хүлээлтийн түвшинд бол байгаа даа. Тэгэхээр нөгөө хөрөнгө оруулагчид нөгөө өөрсдөө ингээд айгүй хүлээж байгаа тийм хүлээлт бол байгаа даахгүй. Тэгэхээр юу ч гэсэн харъя. За дээрэс нь American Express гэх юм байна тий. Яг хэдийгээр эхний хагас жилийнхэн тайлан одоо earnings сайн гарсан ч гэсэн өөрөө одоо удирдлагын түвшинд ч юм уу яаж байгаа зүйл нь юу гэхээр жижиг бизнесүүдэд анхаарах цаг болсон юм байна гэдэг тийм үүргөө орж ийн. Тэгэхээр жижиг дунд бизнесүүд мөн өөрөө ч гэсэн асуудал орох эхлэх гээд байгаа болов гэдэг бас дохио болоод байна л да. Тэгэхээр тэд нар чинь нөгөө маркетинг бас их хөвийг эзэлж байгаа шүү дээ. Том компаниуд нь цугхан шүү дээ. Тэгэхээр нэлээд бас сонирхолтой л зах зээл болоод байна да. Яг суурь шинжилгээний хувьд мэдээллийн хувьд тэгэхээр юу ч гэсэн харъя. За одоо юу гин за статистик тоон баримтууд бас ингээд нэлээд юу болоод хэлж байгаа юм байна шүү дээ. За одоо юу гин CPI ч юм уу инфляцаас хамаараа дахиад бодлого үгээ. Тэгэнгүүт нөгөө талдаа бас нэлээд олон улсын дудаа энэ яригадад эхэлж байна те зүгээр одоо тэгэнгүүт нэг юм зүгээр л нөгөө чарт дээр арилжаа хийнгээг юм уу гэдэг чинь зүгээр нэг юм арилжаа хийгээ сонирхоод гисэн чинь бүр дэлхийн бүх улсын геополитикийн асуудалтай байж байгаа хараа сууж байгаа чинь нэг талаараа яг нөгөө арилжааны хувьд энэ өөрөө мэдлэгүүд айгүй гоё. Ер нь ястай болоод ирчихдэг. Гэтэ нөгөө талаараа яг ингээд хүн төрлөختний хувьд гэх юм уу жоохон хэцүү зарим юм байна. Тэ одоо Украин, Оросын байна. Одоо Израиль, Ираны байна ч юм ингээд жоохон ингээд битгий тэгээсэ гэмээр. Тий гэмээр. Гэтэ нөгөө ханш дээр бид нар нөгөө арилж хийж байгаа учраас өсчөөсөн ч унжөөсөн ч тэндээс бид нар ямар нэгэн байдлаар ашиг олох боломжтой байдаг учраас энэ альч талын өнцөг гарлаач гэсэн бид тэрэндээ нөгөө маневр хийх чадвартай байх хэрэгтэй гэдэг утгаараа ярил иймэрхүү бидний заавал унших хэрэгтэй болчиход байна л да. Тийм л байна. Хаашаа урсгал хаашаа вэ гэдгийг мэдхийн тулд тоо. Тий гэсэн. Окей. За тэгэхээр иймэрхүү мэдээллүүд альч одоо улс Q
гэх юм уу эдийн засаг болон геополитикийн асуудлууд бидний одоо чартанд нөлөөлөхөөр том асуудлууд ерөнхийдөө зарим нь дурддагдаж эхэлж байна, зарим нь явагдаад эхэлсэн байна. За зарим нь бол одоо бараг дуусахгүй хөрвүүлэхгүй дээр явж та тий. Тэгэхээр энэ юу юм бэ гэхээр бид нэр энийг ашиглаад арилжаа хийж чадахгүй ч гэсэн хийж байгаа арилжаанд маань нөлөөлөх хүчин зүйлсүүд маш олон болоод байгаа юм сонин цаг үе байж байгаа учраас одоо нэг удаагийн арилжаагаар гэдэг ч юм уу те эсвэл нэг шөнийн арилжаагаар ингээ баяжээ гэдэг ч юм уу нэг юм богино хугацааны санхүүгийн шийдвэр гаргалтуудыг бити игээрээ цаг үе өөрөө маш ивгүй байна. Чарт гинт 200 300 тий. За тэгээ настаа гэртэл нэг өдөрт 400 400 пи унаачих шиг тий. Тэгэхээр чи ингээд амар болтой шүү. Одоо амар ивгүй хөдөлгөөнөд орж ирээд байгаа учраас аль болохоор бүгдээрээ хамгийн одоо тий эрсдлээ багаар гэх юм уу эсвэл өөрийнхөө үүр чадах хэмжээгээр эрсдлүүдээ өөрөөсөө хуваарлаад явцгаагаарай гэж хэлье. Тэгээ чиний саний нөгөө хэмжээгээр болох гэж ярьсан чинь би өнөөдөр Lemon Press хуучны подкаст сонслоо. Нэг хүний. Тэр нэг хүний юу? Тий. Тэгэхээр 2 жилийн өмнө орж ирсэн дугаар яахын дугаар байлаа. Тэгэхээр өмнө сонсч лээсэн гэхдээ дахиж нэг сэргээ сонслоо. Ер нь бол гоё л шүү. Яалч тэр үеийн нэг vibe нь бол яг энэ өнөөдөр бидний яаж цацуулж гэсэн яригчлээ. Тэгэхээр бас сонирхож байх юм бол бас хайрлаж жоод сонсол гоё л сонсож л тэгээс сонсвол. Яг нөгөө цаг үеийн байдал маань одоо ялч ингээд трейдер болох гээд ороод ирэнгууд өөрөөс нь шалтгаалаагүй чартын бас айгүй харгис үед ороод ирчих боломжтой шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү залуучууд маань яг анхлан сурж байгаа сонирхож орж ирээд яг за одоо нэг өөрийгөө туршаад үзье. Болчлоо гэж явж байгаа хүмүүс мөн байх юм бол нэлээд боломжтой хандаарай. Энд дээр бас жоохон ч гэсэн туршлагатай хүмүүс нүртэл ахиул альтерчих гад байгаа үед байгаа шүү. Тэгэхээр ер нь бол хизээд өөрийнхөө эрсдлийг бол таамаглаад гэх юм өөрөөсөө даах хэмжээнд барих хэрэгтэй. Гэхдээ яг энэ тухайн цаг үед бол бүр тэрнээс илүү болгоомжтой байх хэрэгтэй шүү. Тэгээд гол нь биднэрт боломж олгоход боломжийг ашиглах хэмжээнд бид нар амьд байх хэрэгтэй. Нэг бүр дансандаа мөнгөтэй байх хэрэгтэй. Яг арилжааны боломж гараад ирэнгүүт өмнөх шиг данс шатсан байх юм бол тэгэл өөрийгөө л хараацгаан шүү дээ. Данс шатах процессыг бас ярьсан байгаа шүү дээ. Данс шатах процесс угаасаа эрсдлээ зөв менежмент хийж чадахгүй бол данс шатах хамгийн ихний степүүд үүсдэг. Тэгэхээр та дансныхаа менежментийг зөв, рискийнхаа менежментийг зөв хийж чадвал данс чинь шатахгүй байх боломжтой. Тийм ихний алхмууд явагдана. Тэгэхээр төлөвлөгөө болоод дансны рискний менежмент байхад бол тэр дансаа шатаагаад аваад ирээ гэдэг сайхан үг шүү дээ. За тэгээд данс шатахгүй байгаад хамгийн чухал зүйл бол мэдээж стоп лосс байгаа. Стоп лоссыг бол байнга тавьж авах хэрэгтэй. Таны 99%-ийг хамгаалж байгаа ганц бомбай чинь таны 1% стоп лосс шүү дээ. За тэгээд энэ өнөөдрийнхөө дугаарыг энэ хүргээд дуусгая. Дараагийн 7 оны дугаараа эргээд уулзцгаая. Баярлалаа. Мань тэгэхээр гоё дуусах юу болсон? Дуус.